5.9-аар USD CAD. Энэхүү арилжаа эрхийг эцнийг хамтаарцгаая. USD CAD-ийн тухайн үед digital time frame upper trend buying zone тавьсан tracing төлөвлөгөө 38.2-т impulse явах боломжтой байсан хөдөлгөөн, impulse хөдөлгөөн ерөнхийдөө үргэлжилж байсан гэсэн үг. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн upper trend buying zone-тай байсан tracing төлөвлөгөө авдирсан tracing төлөвлөгөө 23.6 level-тэй initial bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой нэлийн хүчрэг buying volume орж ирэх боломжтой хөдөлгөөн байсан. 30 минут 30 минутын дээр үндсэн хөдөлгөөн 30 минутын upper trend buying zone-д дөнгөж шилжиж байсан. Үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө энэ өрөөг ивдэд upper trend buying zone-д шилжээд tracing төлөвлөгөөнийг давчирсан байсан. За энэ давчрахтаа бол үндсэн хөдөлгөөн маань Euroline candle байдлаар энд bullish маш том хэмжээний buying volumeтэй candle-ыг доороор rejected байдлаар гаргасан байгаа. Энэ candle дээрээс орсон үндсэн хөдөлгөөнийг TP-г нь бол мэдээж Bibog-ын level дээр нь авахар тавьсан. Ингээд эхний 3R ерөөхдөө 3.5R шүү. 3.5R авсан. Хоёр дахь арилжааг бол дээр хамгийн сүүлчийн wave дээр хийж өгсөн байгаа. Энэ бол айгүй сонирхолтой арилжаа байсан. Яг тийм бол энэ арилжааны дараа мэдээ гараад маш хүчтэй уналтыг бол үзүүлсэн. Яг энэ арилжаа дуусны дараа шүү дээ. За энэ арилжаа бол энэ татгсан байгаа. Үндсэн хөдөлгөөн маань бас л адилхан нэг 2.9R байсан баха. 2.9R. Тэгэхээр энэ маань бол нийтдээ 5R биш. Ер нь 5.9R хавцаа арилжаа байсан гэж ойлгож болно. Окей. За эндээс харах юм бол үндсэн хөдөлгөөн маань tracing төлөвлөгөө авчирсан, Euroline candle үүсгэсэн, Euroline candle bullish candle гарсан, bullish candle гармагс арилжаанд орсон. Дээшээ Bibog-ын level дээр нь ашиг авсан, Fibonacci-гийн 50-тай 45 дээр ашиг авъя гэсэн сонирхол байсан. Тэгээд энэ дээр хатгаад үндсэн хөдөлгөөн доош буцаа буусан байдаг. Тэгэхээр энд бид нэр 3.5R-ыг авсан бол энд бид нэр 2.9R-ыг авсан байна. Тэгээ 289 гэж 2.9-гээ тооцчих. За тэгэх юм бол бид нар үндсэндээ бол одоо 3.5, 5.5 за бараг 6 руу төгсөн үр дүнг үзүүлжээ. Энэ бол USD CAD байла. Иймэрхүү үр дүнг хамтдаа бүтээх үүсэх юм бол миний War Room дээр бүгд намжуулсан. Баярлалаа. Баяртай Jarfix байлаа.